Дэлхийн монголчуудын радио 88.3 өдргөөндөр суугаад харуулсан сонсож буй эрхэм сонсч үзэгч таны өнөөдрийн амгалан дахиалдахыг 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгч танд шууд хүрдэгэ. За өнөөдөр 2022 оны 9-р сарын 6-ны мямар гарагийн Яна нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар эрүүл ирээдүйн төлөө байгалийн амин дэм Натур Вит хамтрайлаж байгаа. За студид хөтлөгч гэрлээ Зандаа Мега хаш найруулагчаар Амгаланбаатарын ганц өхнөр ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр мегмар гараг тийм ээ. Мегмар пүрэв гараг болгонд хэлэлцүүлэг яриа өргөндөг. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань Монгол бичгээ яана гэдэг сэдвээр ярилцсан. Тэгэхээр шууд эфирийн утас мегмар пүрэв гарагт автгүй. За маргааш өглөө 10 цаг 15 минутаас хашихын хөтлөн хүргэдэг та сарын нэвтрүүлгээр одоо сонсогчид маань холбогдож орж ирээд яг энэ талаар сэтгэлдээ хуваалцах юм байгаа юм тийм ээ. За тэр ихний асуулт Монгол бичгийг одоо солиод нөө кирилл одоо өсгөлт шилжсэн шүү дээ ер нь бол тий. За яг энийг юу гэж боддог вэ? За хашаагаас гэлээ. Тэгэхээр эн чинь одоо хэдэн онд кирилл рүү шилжижсэн юм бэ? 40 онд. 47 хавцаана. Тийм үү. За би бол тэр онс бусаар өдрийн сайн мэдэхгүй. Та бол бид нар ч угаасаа өөрөө л кирилл өсгөл бичиж сурсан шүү дээ тий. Тэгэд одоо ингээд нөгөө харахаар анхны огш маш гэдэг кинон дэр чинь нөгөө өсөг зал тэр чинь кирилл заагаад байна уу? Нөө нэг Бадрууган гой хамгийн сүүлд найруулсан шинэ үсгийн багш кино байдаг шүү дээ. Тий. Тэр чинь кирилл заагаад тий шүү дээ. Тий, алим гэхэд ордог Тий. Тэгэхээр нилээн дээр үйлүүлж цаарад байгаа. За эхний ээлжинд вэ шүү дээ тий. За Монгол бичиг яг хэрэгтэй юу? Та нарын хувьд? Биш асуулт нь өөр юм шиг. Би сая миний асуусан асуултанд хариулт л та. Тэгэх юм уу? За. Юу гэсэн Энэ нэвтрүүлгийн модератор ч гэрлээ юм шиг. Би яг ингээд зандаахыг хараар уур ингээд манай Мега ер нь бол дарга шинжинд оршоод их удаж байгаа шүү дээ. За Монгол бичгээ сольж кирилл бичигт шилжсэнийг юу гэж боддог вэ? За маш их харуулж явдаг. За маш их харуулж явдаг. Энэ хоёр хэлэхгүй. Үндэсний соёл хамгийн гайхамшигтай зүйлээ алдсан гэж би боддог. Надад бол би нөгөө анх ухаан орсон цагтаа л анханасаа л АБВ гэдэг ингээд сурсан болохоор нэг тийм одоо па одоо яана инэ гэдэг. Гэхдээ зүгээр цогтойч кинон дээр нөгөө хичүүн хорлоогоо ингээд нэг юм цагаан ордондоо дотроо ордон гэх юм уу юу гиндэ ингээд нэг амар гой монгол бичгээр нэг гой уянгалуулж уншдаг штеп юу ч уншдаг лээ. Тэгэхэд зүгээр ямар гой юм бэ гэж санагдчихсэн. Нараа шаагдарыгч 1941 он манайх ээж сургуульд орсон кирилл заасан анхны жил гэсэн гэж. 41 он. За. Манад латин хэл дээр юмнууд тийм брошюрууд байдаг гэсэн шүү дээ. Манай маамын эвлийн үнэмлэх өөр юу лээ. Жуух бичиг тэгээ дандаа юун дээр монгол бичгээр латин монгол хоёр. Нэг 2 жил латин үсгээр явсан. Бас уу? Явсан. Санаж нөгөө нэг монгол доллар гэдэг штэ. За. Тийм бүр доллар гэж бичсэн байдаг аахгүй юу? Тийм монгол доллартай байсан. Данзангийн доллар гэдэг. Тийм данзангийн доллар гэдэг юм үздэг юм уу та. Үзсэн тэрнийг үздэг. За үздэггүй юм. Одоо бүр үзэхгүй байгаараа бас буруу юм дээрээ. Цэцэн мөн дээрээ. Үзэдэр яг гэдэг байж дээ шүү дээ. Нэг гоё тийм юм. Айгуу тийм өнгөлөг их гоё доллар. Ирээн тий. Тийм ирээн нэг гоё доллар. Аваад кармач марсан гэдэг тийм доллар гэдэг. За Зандагийн хувьд бол их харамсаж явд юм байна. Хашаах дээр бол нэг ач холбогдол өгдөг юм байна. Чи надад асуухгүй дээ. За одоо дахиад дахиад асууя. Тийм үү. Надад тараа тэр нэг 90-ад оны нэг үед нэг монгол бичвэргүй буцаж орно гэдэг болсон шүү дээ. Яг тэр үед юу гэж бодож байсан гэх юм бол мандах яг энэ тэгтлээ харамсаж ирсэн. Одоо кириллээс монгол бичвэр рүү ороход уу? За. Яагаад харамсаж ирсэн гэх юм бол өмнө энэс тийм ээ. Одоо ингэ заах гэжсэн бол тэр үед л тийм ээ ингэлчихгүй дээ гэсэн зүгээр л бодол төрсөн болохоос биш тэр чинь надаас ямар асуугаад тийм ээ надаас зөвшөөрөл аваад тэр нэг яасан биш надад юу гүйлтэй зүгээр монгол бичиг байсан бол нэг ялгарах тийм ээ нэг тийм юм байсан болов гэж зүгээр надад хувьдаа бодогддгийг. За окей. За Оросоос өөр тэр чинь тийм ээ Англи Америкаас өөр нэг юм байж тээ монгол хүн гэж тийм. За гэж бод. Юу? Сая тоохгүй гэсэн штэ. Гэхдээ ер нь бол монгол бичиг ер нь хэрэгтэй гэвэл надад бол хэрэггүй. Шаардлага нэр үнэхээр байхгүй.
Одоо ерөөс юунд ч хэрэг болохгүй шүү дээ. За окей. Тэгвэл яг одоо тэр 41 онд бид нэр Монгол бичгээсээ Кирилл рүү шилжсэн энийг зөв буруу юу гэсэн зандаа бол маш буруу гэсэн тийм ээ. Харамсаж явдаг. Бид шилжээг юм аа. Биднийг Оросууд шилжүүлсэн. Зөвлөлтөөр шилжүүлсэн. Нөгөө Монгол хүмүүс шилжсэн юм биш. Тэгэхээр чин бидний юмыг зүгээр гоё ингээд явж исэн юмыг устгаа хийсэн гэсэн. Би бол нэрээ зөвлөлт холбоот улсын ах эгч нартай үнсэлт дэлгэмээр нэрээ. Одоо бид нар зүгээр жишээ нь нөгөө дээл гэж байдаг гэж бодъё л манай үндэсний Монгол хүний онцлог те. Дээлийг нь ингээд болоод та нар өмсөхгүй шүүгээ бид нар дээл өмсөхөөс ичдэг л болсон. Тэрийг ер нь муухай гэж боддог л болсон гэж. Ийм талаас нь би бодсон. Ингэнэ багийн Эрка гэдэг хүн манай тэр доллар нэг байгаа гэж биш баха. Оо за гоё шүү дээ. За Эрдэнэ чимгээ ихч Францаас игнэ. За эртгээ хэлчихье. Би зандагийн талч юу, мегагийнхт биш шүү. Энэ хоёр одоо удахгүй мэтгэлцэн гинэ. За окей. Миний асуусан ихний асуулт нь зандаа бол харамсаж явдаг гэсэн. Мега бол ач холбогдол угаасаа өгөхгүй тоохгүй байна тий. Хашаах бол зүгээр ингээд нэг сэрт хийж л борж ирсэн юм байна. Тэр нэг миний хүндээ баярлж явж байгаа гэдгийг илэрхийлээд баярлаад байгаа юу тий. Зөвлөлт холбоот улсынхаа ах эгч нарт үнсэлт дэлгэдэг шүү дээ. За миний хувьд болохоор зэрэг би одоо нэг тийм айхтар нэг гэл амар харамсаж марамсан юм бол байхгүй. Яг л би хэлсэндээ анханасаа л би Кирилл үсгээс сурч одоо нүд нээсэн гэх юм уу те сурсан учраас. За дараагийн асуулт руугаа оръё. Дараагийн асуулт нь болохоор шүү дээ те. За хэрв яг өнөөдөр Монгол бичиг рүүгээ буцаад шилжихөө, Кирилл бичгээр үлдэх үү гэдэг бүх нийтийн санал асуулга одоо болвол ямар санал өгөх вэ? Монгол бичиг рүү шилжээ гэдэг санал асуулга. Кириллээрээ үлдэнэ гэдэг дээр санал өгнө. Хашаах. Аристотик. Би Кириллээрээ үлдэнэ гэдэг дээр өгнө. За. Яагаад гэдгийг тайлбарлах уу? Тэгэл. За тэгээ ер нь бол хараа энэ штэ. Би ингээ монгол бичгийг гайхаад байгаа байхгүй. Боловсролын системд нь ингээд за энд нь цаашдаа ирээдүйд хэрэг болно гэд тэгсэн болвол те биднэрт ингээ анханаас нь ингээд бүр ингээ англи хэлийг бол тултал нь ингэж заагаад заяо. Англи багштай ингээд ярилцуулаад заавал тэр дүрмийг жил болгон одоо давтаж дахин заахгүйгээр оюутан болоо орч цаагаа сургалтанд суугаач дахиад тэрнийг дөрмүүдээ зааж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр ингээ гадаад багштай тавьсан бол амар. Тэгэхэд чинь монгол бичгийг одоо оюутан болоод оруулж ирээл те. Ингээл одоо юу гэдгийг одоо биса гэдгийг монгол бичгээр бис гэж бичдэг штэ. Айгүй бол хэрвээ монгол бичиг ингээд үлднэ гэвэл нь штэ. Тааши яана энэстэй бис явж ийн гэж ярих юм уу? Тэр чинь яг бид нар зүгээр басчихл байх л да. Тэгээ нэг хэсэг нэг цаг өөр чинь нэг тийм ээ тэдэн градусын хүйтэн байна гэж ингэж яг албасаар градус гэж зарладаг гэсэн штэ. Тэгээ одоо л хэн болсон? Тэгээд хэн болсон штэ. Тэгээд одоо градус гэж сонсохоор айгүй эвгүй сонсогдоод. Тэгээ хүмүүс чинь яг бичгээр бол юу яадаг штэ. Заримдаа энэ ч нэрээ ингэж бичдэг үлээгэл одоо хүртэл алддаг штэ. За нэг юм нөгөө мега залуу болохоор сайн мэдгүй байх шүү. Би бүр илэн цөвөг амьд. Та нар өөрсдөө одоо нас ярьдаг шүү. За та нарын насныхаа нэгдүгээр энэ бол нөгөө мэтгэлцээ учраас хилцүүлэх учраас нөгөө бибийн хүүгийг таслахгүй. Одоо жоохон соёлтой байж сурын нэр. За. Нас ярьж байгаа нь аргагүй. Яг би нөгөө илэн цөвөг 12 онд төрсэн хүний тухай би ярьж байгаа учраас чи мэдэхгүй ч болно. Тэр амьд байсан 90-ад онд. Тэгэхэд тэр өвөмө хоёр маань монгол бичигтэй байхгүй. Тэд нар хизээч монголоор тэр монгол бичиг шиг ярьдгүй байсан. Би тэр нүдэрээ одоо чихээрээ сонсож өссөн хүүхдүүд яг мэдэж байна. Монгол бичиг бис гэж ярьдгүй тэд бисаал гэж ярьдаг. Одоо минэхэ гэж бичдэг гэсэн мэлхийл гэж ярьдаг. Яг тийм байсан. За миний хувьд одоо би Кирилл бичгээрээ баймаараа гэж саналтай байсан шүү дээ. Яг тэр зэрэг яг зөвөр миний нүдний өмнө одоо тэр хашаахын ярьсан 90-ад оны үе гэдэг шиг одоо манай ардлын үеийнхэн гэхэлэр нэг 80 хэдэн оныхны би сайн санахгүй байна. Эднэр ингээд нүдэн дээр бүр алуулсан байхгүй юу? Яг нөгөө нэгдүгээр ангид оронгууд нь усгийн монгол бичгээр заагаад тэгээ байжсна буцаад Кирилл рүүгээ шилжээд тэгээ бүр ингээд Кириллчгүй монгол бичигчгүй болоо тэгээ тэр үеийн хүүхдүүд яг үнэ хэлэхэд айгүй сурлага муутай байдаг. Тэгэхээр яг энэ систем давтагдах гад байгаа учраас би энийг энэний эсрэг байр суурьтай байна. Оюутан байхад байна штэ тий. Бүр ингээ монгол бичгийг манай ингээд хичээлд оруулаад ирсэн. Тэр чин кредиттэй штэ тий. Тэгэнгүүт манай монгол бичгийн багш амар ааштай багш ядчихлаа. Тэр хичээл дээр суухгүй л болохгүй. Дээрэс нь муу гаргачвал би кредитний өрөнд орох гэдэг штэ. Тэгээд тэр муу гарах гад би кредитээ төлөөд ингэсэн хичээл мэн одоо надад ямар хэрэг байгаа тийм үстэй. Байхгүй байгаа байхгүй юу? Яг энэ дээр яг нөгөө давуу тал сул талын ингээ ярих юм бол за би болохоор 3 дугаар ангид буюу 1989 онд манай бага ангийн багш аягүй мундаг хүн байсан учраас бүр зүгээр тэтгэвртэй гарсан номын санч гэхдээ өмнө нь бол тэтгэвртэй гаргасан өмнө аягүй мундаг хичээл хэрэглэх захирал махрал байсан хүн баггүй юу. Тэр хүнээр бид нар тэр үед заяа тэр үед мөнгө төлж
мөнгө төрж төлбөртэйгээр 3 дугаар ангийн хүүхдүүдтэй хинч заагаж мааж тийм яриа гараагүй байхад биднэрт монгол бичиг заалгаж исэн байхгүй юу. Тэгээд ингээд бид нар ингээд суур авсан. Гэхдээ энэ юу вэ гэхээр зэрэг одоо бид нар жишээлбэл орос хэлийг анхаал сурдаг штэ тий. Тэгэхээр нөгөө яг тэрнтэй адилхан бид нар анханасаа крэлээр сурцсан мөртлөө монгол бичгийг одоо нэмэлтээр орос хэл англи хэл шинээр цоо шинээр сурж байгаа юм шиг сурах нь бид нар сонирхолтой байсан нөгөө сонирхолтой байсан. Ингэж явж байсан чинь 7 дугаар ангид ороод 1994 оны юм ярьж байна. 7 дугаар ангид орсон чинь яг албан ёсоор хичээл дээр монгол бичиг ордог байсан байхгүй. Тэгсэн чинь би айгүй гоё мой бичдэг те ингээ монгол бичтэй онц сурдаг хүүхэд болж байгаа байхгүй юу 7 дугаар ангид. Гэхдээ зүгээр ингээд анханасаа крэлээр зааж байгаа дундуур нь ингээд нэмэлтээр цаг ороод монгол бичиг зааж болох уу сургалтын програмд байлгахгүй гэвэл бол байлгана. Яад гэвэл бас хүүхдүүд монгол бичгээрээ уншиж бичиж сурцсан байхад илүүдхэн бол ерөөсөө байхгүй. А тэрнээс биш ингээд нийтээр нь яг тэр 90-ад он шиг бүгднгийн 1-р ангиас монгол бичгээр сургана гэвэл айгу хэцүү санагдаад байна. Гэхдээ одоо тий хараа ингээд ажилд шалгаруулж авч байгаа штэ тий. Монгол бичгтэй юу гэж асуугаагүй байхгүй юу? Яа одоо бид нар нөгөө монгол бичиг рүү ороогүй учраас аргагүй шүү дээ. Бид нар нөгөө арай өөр талаас нь яриад шүү дээ. Монгол бичиг Гүгүү тий хамгийн гол нь хараа одоо ингээд монгол бичгийн одоо хэдүүлээ ингээд байхгүй тал дээр ярьж байгаа зү тий. А миний хувьд бол байхгүй гэдэг шүү дээ тий. А миний яг тэгж байгаа энэ өөр юм баримтлаж байгаа ярьж байгаа юм маань юу вэ гэхээр монгол бичиг шаардлагагүй. Илүү тэр гадаад хэлээ оруулж ирье. Гадаад хэлээ илүү сайн хүүхдүүд одоо хүүхдүүд baby TV үзэл англи сурчиж штэ тий. А тэрэн дээр за хашаахын энэ асуултанд хариу авъя. Зүгээр би хараа нэг тэр түрүү нэг бис гэд ярьсан шүү дээ тий. Би ер нь анх бас тэр монгол хэлийг чинь заагаал уугурчин бичиг заагаал сурахгүй болохгүй нэгэл хичээж мэдээч чинь монгол үе юм чинь хичээл монгол даяар орж байгаа юм чинь сурах гал тэхгүй бол чинь дараа нь яг тэр шиг шилжчихсэн бол бид сурахаас өөр аргагүй байх байсан. Сурах хэрэгтэй байсан тий. А тэгээд нэг зүйл юу байсан гэх юм бол бид нар орос хэлийг одоо 90-ад оноос хойш тэр орос хэлэнд үүдэг градус одоо яавлаг галбуса яманад гэж аюу хэрдэг байсан. Одоо тэрнийг ингээд халсанд нь би аюугүй байрлаж явдаг байхгүй юу? Тий. Тэгэхгүй л яг одоо юу манай энэ бурятууд шиг ч юм уу яг тийм болох байхгүй юу? Тий. Ямар станцын дарга марга гэсэн тий. Тэг өртөөний дарга гэхийг тий станцын дарга гэл ингээд явчихдаг шүү дээ. Орос хэл ингээд холилдоод ингээд бүр ингээд яах байхгүй. А зүгээр монгол хэл яг ингээд сэргэж байгаа яг цэвэр монгол хэл энэ байх ёстой бол байх ёстой зүйл гэж би. Гэхдээ хараа яг байх ёстой гэд тэнд биднэрт яг юунд шаардлагатай вэ? за тэр нь Шаардлагатай гэж бид нар чинь нэг арай өөр үндэстэй юм да. Тийм ээ? Тийм шал өөр үндэстэй. Яг тэр монгол бичгийг бид нэр ингээд унших шаардлага одоо хизээ гарч ирэх үү гэдэг дээр бас нэг асуудал гарч ирж байгаа байхгүй. 25 гарч ирэх. 25 за тэр жоохон байж байгаа. Гэтэ хараа сургалтын системд нь кредиттэй монгол бичиг оруулж ирэнгүүтээ тэрийг ашиглахгүй бол надад хэрэггүй байгаа байхгүй. Би төлбөр төлчөөд би бас тэрнийхээ өрөө ашигыг дараа нь хавмаар шүү дээ. Тэмцдэг хүртмээр шүү дээ. Тэгэхээр одоо жишээлбэл одоо 3 жилийн дараа хэрвээ монгол бичиг яг ингээ орж ирэхгүй бол за одоо магадгүй одоо миний хүүхэд нэгдүгээр ангид орж ирээ монгол бичиг шүү юу халаа оюутан болоо монгол бичиг кредиттэй гэвэл миний урах байхгүй. Яг энэ дээр би хараа яг нөгөө урагшаа явж хагаад өөр Монголд тийм ээ бүх юм яг монгол хуучин монголоор бичсэн байдаг байхгүй. Тийм байна. Яг тэр үед би яг унших хэрэгтэй юм байна гэж яг бодсон. Тий. Яг өөр монголчууд одоо чинь монгол бичгээр ярьдаг шүү дээ. Яг монгол хэлээр ярьдаг. Бид нар нөгөө жоохон аялгын зүрх байдаг болохоос тэд нар яг гоё монголоор ярьдаг. Их гоё. Бид нар чимдан гэж ярьж байгаа тэд нар богц гэж ярьдаг тийм. Тэр мөр нэг сонсоход надад л их гоё санагдаад. Тэгэхээр одоо тэр 10 сая хүн одоо тэр урд тийм ээ энэ зүгтэй байна тийм. Бид нар тэднэртэйгээ бас нийлж илүү тийм ээ ойлголцохын тулд тэд нар нэг ийм асуудал байгаа байхгүй юу? Өөр монгол хүмүүс маань Монголын зохиолыг уншмаар байна, монгол ном уншмаар байна. Гэхдээ ихэнх нь нөгөө нэг юу кирилл хэсэг мэддэггүй байхгүй юу? Тэгээ тэр нь айгүй төвөгтэй. А хэр бүзэ бид нар бас яг монголчууд яг нэгдсэн тийм ээ үсэг юутай болчвол өөр монголчуудтай ядахтайгаа тийм бид нар илүү сайн ойлголцох. Гэтэ энэ чинь хараа гадагшаа хүүхдүүд одоо тэтгэлэг аваад сурна, янз бүрийн унших шаардлага болно, анкет өгөх шаардлага болно. Наад захыг хэрэгцээнд англи хэл гэдэг юм бол заашгүй хэрэгтэй байгаа зү. Энийг бол хүн болгон ойрлдог. Тэр нөгөө миний нөгөө манай анхлын үеийнхэн гэдээсэн чинь яг тийм 83, 84, 85 оных яг энэ үеийг дайрч өнгөрсөн юм байна. Яг нэгдүгээр ангид орж байгаа. За саяны мега дээр яг би жишээ хэлээд
Одоо чинь Дамдын Сүрэнгуай ч юм уу Эренчингуай эдэр бүгд Монгол бичгтээ анх байсан. Тэд нар гадаад хэлийг гайхалтай сайхан эзэмшсэн хүмүүс байсан. Яг үнэ. Тэгэхээр энэ нөгөө чиний шалтгаан биш болчиход байна. Нөгөө баталгаатай тийм гоё баталгаа хэрэгтэй бид нар жишээ нь. Тэгэхээр энэ жишээ чинь надад бол яг баталгаатай санагдсангүй. Яг бол Монгол бичиг нь гадаад хэл сурахад нөгөө сөрөг тал болдог баталгаа алга. Гэхдээ гэтээ хараа энэ надад амар сонирхдаг байхгүй. Хэрвээ одоо тэгээд монгол бичиг байгаа заавал зайлшгүй одоо юу гэдгийг өөр монголчуудтай ойлголцохын тулд бид нар монгол бичиг сураад байгаа. Тэр чинь зүгээр нэг олон гоё жишээний нэг нь байхгүй. Тийм ээ. Тэр зүгээр л нэг хэсэг нь л байхгүй юу? За Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл ирээдүйн төлөө байгалийн амин дэм натур вит хамтран ажиллаж байгаа. За натур вит гэхээр та хоёр нэг ийм реклам үзчихсэн нэг ийм хөрхө боржгорстой өгöd ингээд натур вит уунгууд амар том болдог. Тэр чинь тэгээд энэ айн юм дан нэг юм айтай те. За тэгээд айгуугаа ямддаг ш натур вит ингээд бүх төрлийн ингээд нэг ийм жимс амдаг даатж байгаа юм шиг те. Бүх төрлийн амин дэм. Бүх төрлийн амин дэм байдаг аахгүй Юу юу? хамгийн гол юу дээр нохоо шун одоо шүүс юм байлээ. Би тэгж ойлгосон мөн үү? Тэр гоё амтагдаад байгаа гэх нь үү? За ингэж байна. Монсын бүх эмийн сангуудаар эрүүл Монгол ирээдүйг хүүхдийн дархлаа дэмжих аян 9-р сарын 15-ныг хүртэл 10% одоо хямдралтаагаар натур вит худалдаалагдаж байгаа юм байна. За тэгэхээр одоо 10% хямдралтай байгаа дээр 9 сарын 15-наас өмнө бас амжаад хүүхдүүдэд аваад өгчвөл те сэрүүн болж гин те. За одоо тэгээд нөгөө сургууль цэцэрлэг эхэлсэн, ханаа шуухнаа эхлэх гэж гин. Бүхнээс урьсан цэргэлдэг үе эхэлж штэ те. Ер нь тэр нөгөө биегийн төрлийн витаминд бол витамин С орсон өндөр тунгаар юм орсон байдаг юм л да. Гэтэ яг нөгөө хүүхдээ яг дотор нь халбаг байдаг штэ те. Халбгаар нь хэмжиж өгөөр мэдээж шууд ингээ амаар нь хүүхдүүд бас нөгөө нэг гоё амттай хэмжиж уучих гэдэг штэ те. Тэгэхээр ер нь бол илүүдэж болохгүй шүү. Би нэг илүүдэлээ болорсон шүү. Тийм ээ наха. Натур вит нь нохоо ошоо жимсэн цөөрөлж игдсэн байгалийн амин дэм гэж штэ хаха. Тийм байна. Тийм биш тал хувийн гэж штэ. Тийм байна. Нохоо шуу хараа нохоо шуу өөрөө айгу хэрэгтэй юу байхгүй. Нохоо шуу тий нохоо шуу юу гэж цэцэг байхгүй юу? Тэгж явд юм аа. Тэгдэг амур роза. Тийм үү? Тий сарна. Цараматай цэцэг. Ягаан цэцэг ургадаг тий хаха. Тэгээд амур роза өргөстэй нэрээ бас өргөстэй. Үр жимс нь мэдээж тэр бид нар иддэг. Тэгээ улаан болдог. Тий тэрнийг бид нар нэг хатаагаад тэгээд чанж удаг тий шүүсийн удаг. Тэр бол аюу сайн. Тэр цэцэг нь өөрөө тэгээд нохоо шүү болоод ингээ улаан жимс болдог тий хаха. Тийм нэрээ тийш штэ. Аавын ашаанд ургадаг штэ. Би бүр марцсан штэ. За тэгээд нэрээ тийм биш үү? Тал хувийн эзэлдэг гэж штэ тий. За тэгээд дээрэс нь энэ дээр л үндэс. нохоо шуун дээр нэмэлтээр Б-ийн төрлийн витаминууд болон С витамин өндөр тунгаар баяжуулсан учраас хүүхдийн дархлаа дэмжиж, ханаа томоноос сэргийлэхээс гадна өсөлт дэмжиж. За витамин гэж одоо ярихгүй амин дэм гэж ярина манайха. Амин дэмийн дутагдлаас өрсөн сэргийлэх байгалийн одоо амин дэм гэж ойлгож болох нэ шууд утгаар нь тийм ээ. За энэ мега утасны дугаар муугаар юу ч байхгүй. 181883 гээд утаснаас хүргүүлээд авах боломжтойгоос гадна ийм онцыг хэмээнээр бас захиалаад хүргүүлээд авах боломжтой шүү дээ. Монсын болон бүх хэмээн сангуудаар худалдаалагдаж байгаа болохоор та өөртөө байрлахад эмийн саналуугаа ороод авах боломжтой. Ингэж штэ. Худалдаа авалт хийгээд U-point оноогоо 2 дахин үржүүлэн аваарай гэсэн байна. Энэ нөгөө баннер дээр. Окей. За ингээд Яна нэвтрүүлгийн хамтран аялагчаар эрүүл ирээдүйн төлөө байгалийн амин дэм натур вит хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв маань Монгол бичгээ яана гэдэг сэдвээр ярилцаж байна. За дараагийнхаа асуулт руу оръё. За тэгвэл одоо бүгдээрээ одоо кирилл үсгийн давуу тал нь юу юм те? За мегагаас эхлэж асуу. Яагаад гэвэл чи кирилл үсгээ авч үлдэх гээд байгаа юм учраас. Кирилл үсгийн давуу тал нь юу вэ? Давуу тал нь уншихад амархан штэ. Хэлээч ер нь юу гэсэн үг юм бид нар чи багасаа л кирилл үсэг сурцсан болохоор нэг тийм давуу талсаадхан байхгүй. Ер нь бол тэгэл яг тэрүүгээр л уншвал бидэрт надад бол зүгээр байгаа байхгүй. Монгол бичиг би цантайх юм Монгол бичиг амар ингээд за 25 онд батлагдаад орж ирэх юм байна. Хэрвээ монголчаа юу хэцүү штэ дэлхийн сүрэн гэдэгтэй адилхан штэ. Дэлхийн сүрэн гээл сүрээгүй штэ. Тэгээ тэрнтэй ч адилхан монгол бичиг орж ирнгээд орохгүй болох байхгүй. Тэгэхээр тэр юуг өөрчлөлт болно штэ мэдээж. Тийм надад бол давуу талсаадхан байхгүй зүгээр ингээд энүүгээр үлдвэл сайн байна. Би давуу тал юм л. Яг кирилл бичгийн давуу тал бол яг нөгөө аман яриатай их ойрхон бичигддэг. Одоо зүгээр хад гэвэл хадл гэдэг. Тэгэхэд монгол бичиг хадуу, хадаа гэх бүгд нэг өөр учраас тэрийг цээжлэх хэрэгтэй болдог. Яг кирилл бичигт бол яг тэр нь үнэхээр давуу тал. Бид нар яг ярьж байгаа юм шигээр бичиж болдог. Яг л бичснээ шууд уншихад бидний ярианы хэлд их зөгцдөг тийм. Угаасаа л тийм л байгаа шүү дээ. За хашихын үед
Одоо тэгэл яг дөө сурснаар л байдаг бах та. Би тэгж л бодож байна тий. Тэртээ тэргүй одоо би зөвхөн тийм ээ кирилл үсгнээс одоо мэдээлэл авах гээд би одоо тий юу кирилл үсгийн давуу тал гэж хэлчих юм бол айгу утгагүй байхгүй юу тийм ээ. Тий зүгээр нэг мэдээлэл авахын тулд би нэг тий бүхэл бүтэн хэл тий сурна гэж сурцсан юм шиг тийм ээ. Тэгэхээр тийм биш гэж л би бодож байна. Тийм болохоор зүгээр надад бол яг анханасаа чи юу сурцсан? Тийм тэр нь надад амар байхгүй. Одоо харин юу яг юу руу оруулахад яаж бид нар мөнгөнд холдоол гэж л жоохон санаа зовж байна. Хэцүү. Тийм мэдээж хэцүү. Тэр нэг бол ойлгож байна. Одоо за хүмүүс нөгөө нэг намайг би гэж яриад байна гэдэг нэг. Гэтэ зүгээр би 5 жил яг энд ингээ эфир дээр хөтлөгчийгээ сууж байхдаа ямар ч байсан би сонсогчдоо крилээр бичиж сургасан байхгүй юу? Ийм соёлд оруулсан. Би латин галгаар бичсэн мессеж уншихгүй шүү. Би бүр пост уншдаггүй шүү дээ. Тийм, уншихгүй шүү гэж жагаад тэгээд тэгэхгүй бол ингээд ерөөсө баг бүгд яг нөгөө мессежний хэлээрээ, чатны хэлээрээ бичдэг байхгүй айгу төвхтэй. Тэгээд би одоо ингээд хар баг ингээд 80% тийм үү? Дандаа крилээр бичиж байгаа. Би энэндээ айгу 5 жил ямар ч байсан энэ хөтлөгч хийж суусных ийм соёлд сургасандаа айгу баярлдаг шүү. Хаших та одоо ингээд яг энэ крил үсэг сурснараа биш үү? Орос хэл сурахад амархан байсан уу танд? Оросоор бичиж ярих чинь. Ер нь тийм. Ер нь амархан мэдээч. Хэрвээ монгол бичиг ороод ирвэл яг монгол одоо ингээд нэг крил үсэг алга болоод монгол бичиг ороод ирэх гэж штэ тий. Яг бид нар яг төвхтэй байсан. Амар төвхтэй байсан. Яг тэрнтэй одоо адилхан байхгүй юу? Тий. Гэхдээ хараа юу бүр цэцэрлэг орос сургууль хоёроор ингээд явцсан хүн чинь монгол үгээ унших гэж зүгээр гिचтэн крилээр бичсэн ч гэсэн уншиж чаддаггүй байсан шүү дээ. Айгу муу уншдаг байсан. Үсэг нь адилхан ч гэсэн дуудлага нь өөр. Тэгээд бүр цэцэрлэг 1-р ангийн хүүхдүүд чинь шал ондоо шүү дээ, тийм ээ. Дуудлагын өөрөөр заагаад өчөж байгаа юм чинь зүгээр үсэг нь адилхан ч гэсэн чинь дуудлага тэр үгний бүтэц бол Монгол Орос хоёр бол өөр л дөө хамаагүй. Маа найзууд дунд чинь яг орос сургууль одоо төгссөн тий яг орос школтой болсон. Тэгсмэрлээ одоо натач зөвсөг шүү дээ. Одоо үрчлэг Монгол хэл дээрх ном уншдаг хүмүүс амар их байгаа шүү дээ. Бага. Оросоор уншдаг. Монголоор уншихаар ойлгохгүй амар төвхтэй. Тэгэхээр зүгээр үсгэн найдлах боловч тэгэхээр чи давуу тал бас биш болчиход байгаа байхгүй юу? Тэгээ дээрэс нь одоо эн чинь нөгөө нэг ДТ2-ыг бас нөгөө монгол хүчээр ялгахад хэцүү. У2-ыг ялгахад хэцүү. ЦЧ2-ыг. Тэгээ минийх одоо юу жишээлбэл чичиг гэж бичээд одоо цэцэг гэж биш шүү дээ. Ер нь бол тийм бид сайн мэдгүй учраас тий. Одоо урд шиг их шиг гэж Монгол байдаг шүү дээ тий. Оросд бол тийм юм байхгүй шүү дээ. Одоо тэгэнгүүтээ ингээд 25 оноос монгол бичиг хэрвээ ороод ирэх юм бол дөнгөж 1-р ангид орж байгаа одоогийн хүүхдүүд тий нөгөө оогоо ингээд сурж идэл дахиад 3 жилийн дараа 3-р ангид ороход за монгол бичиг пад гэд ороод ирвэл ямар хэрэгтэй юм бэ ингээд. За хүүхдийн толгой ирж эргүүлж байгаа байхгүй. За дараагийн асуулт нь одоо сая бид нар крил үсгийн давуу талыг ярьсан. Тэгвэл одоо монгол бичгийн давуу тал нь юу юм бэ? За жишээ нь Google Translate руу та нар ороод үзээрэй. Би цагаан хэрэм харав гэд зүгээр тавингууд тэнд яаж орчуулах вэ? I saw great одоо great юу вэ нөгөө юу wall те яг нөгөө хятадын цагаан хэрмийг харлаа л гэж орчуулна. Гэтэл яг ямар хэрэм би амтан харсан юм уу? Хашаа харсан юм уу гэдэг чинь нэг сонин шүү дээ. Монгол бичигтэй байсан бол Google Translate гэдэг юм бүх юмыг яг зөв орчуулах байсан. Яг тэгэхээр бид нар одоо хэрэм үү гэж бичих юм бол амтан гэд хэрэм гэж бичих юм бол хашаа гэдгийг ойлгочихно. Одоо кириллээр болохоор хэрэм яг адилхан бичих. Яг адилхан. Хэрэм бол хэрэм шиг. За дахиад өөр жишээ. Өвөө эмээ ов гэх юм бол Google Translate-ээр grand одоо parents дээр одоо өвөө эмээ хоёр одоо уучглаа гэдэг нөгөө юу гарч ирнэ англи хэл дээр. Гэтэл одоо гэх юм бол ир эмээ юм. Яг им гэх юм бол им тангийн им. Эмээгээ гэх юм бол эмээ өвөгийн эмээ штэ. Монгол бичиг энэ бүгдийг гайхалтаар кодолж бүр анханасаа юу яц. Бүх юм өөр. Яг ханц гэдэг шиг. Энэнгээр үнэхээр давуу талтай. За хашаахын үед монгол бичгийн давуу тал. Би нөө мэдхгүй юм чинь. Тий. Та бүр ерөөсөө олж мэдхгүй юу? Би ахаад нэг жишээ зөв. За хэрвээ сонирхолтой санагч байна. За гинт хар төрлөө гэдэг. Би тэглээ гэж бодъё л да. Тэгтэл хар төрлөө яг ярианд ойлгоод шүү дээ. Хэрвээ Google Translate-ээр орчуулвал suddenly burn black гэж гинт ингээд хар
өнгөтэй мэдчихлээ гэдэг. Харанхтай одоо төрчихлээ тэгээд төрөгдчихлээ ч юм уу. Тэгэж орчуулж тэр жуул нь харт өрөөд ш надад. За. Одоо болио сар чамаа харлаа гэд үг болоо. За яг даваа. За Google Translate-оор орчуулъя. Тэгэх юм бол яг одоо чамаг нэг тэнгэрийн сар хараад байна л гэж орчуулна. За даваа талын тийм юм байж. Одоо жишээлбэл за 3 дугаар ангийн хүүхэд ороод ирлээ шүү дээ. Монгол хичээг ороод ирлээ шүү дээ тий. Жишээлбэл хараа бамбар шиг гэж бичдэг байхгүй юу? Жишээлбэл тий. Тэгэхээр ингээд бисийг ба зүгээр шууд ингээд бис гэж бичдэг штэ тий. Өнгөдөө бисаал гэж уншин тийм үстэй тий. Тэгэхээр ингээд хүүхдүүдийн толгоо иргэнэ. Энд яа одоо ингээд ороод ирэхээр давуу тал нь ерөөс надад юу ч харагдахгүй байхгүй юу? Би дахиад нөгөө сурсан юм а дахиад одоо яах дахиад сурах нь штэ тий. Одоо жишээлбэл ажил дээр заавал монгол бичгтэй байх хэвээр тий. Тэнгүүд монгол бичгээр яах юм? Гар үсгээ зурх. За яг бол гар үсгээ зурдаг юм байж. Яах нь грэни драфтыг монгол бичгээр хийх юм уу? Үгүй л байхгүй. Яг нэгдүгээр ангийн хүүхдэд анханаас нь заагаад өгчвөл нэг асуудал үүсэхгүй байна. 3 дугаар ангиасан шүү дээ. Тий жоох хэцүү. Одоо чинь монгол бичгийг яг төгс сурсан бол та нарыг ярьж яхад португал хөдөлж чаддаг. Яг бүр маш хурдан татлахын бичээд. Ер нь бол монгол бичиг бол одоо чинь манай өмнөд хөрш хятадын хан зүсэг ба штэ. Хан зүсгээс хэцүү бол биш. Хан зүс бол дандаа дүр зүсэг ба штэ. Хэцүүгээр ярих юм бол монгол бичиг хамаагүй хэлбэр ярина. Зандаа та өөрөө монгол бичгээр ярьж яаж чадах вэ? Биш нөгөө бичиж. Чадахгүй. Би нөгөө хүсдэг. Ингээд бага угаар л байд. Тэгвэл та одоо та за 45 таа гэж бодъё л та тий. За 43 таа. Тэгэнгүүт та бүр ингээд бүхэл бүтэн одоо ном унших хэмжээний эсвэл одоо грэни драфт ч юм уу тий протокол хэмжих одоо бичих хэмжээний болохтой та 5 жилийг зарцуулна. Дор хаяж. Тийм үү? Үгүй хаа. Яг хэрэг юу явал би нэг жилд л сурч байх. Сурах уу? Тий. Яг хагасчил ч юм. Хэрэг яг өдөр шөнөгүй ингээд та эдийн насныхан бол одоо жоохон сурах жоох юм удаан штэ зүгээр. Би удаан гэж боддог штэ өөрсдөө. Миний хувьд одоо давуу талыг ярьж байгаа штэ тий. Зүгээр би айгүй инээдтэй ингээд бичмлэр бичснийг уншиж чаддаг байхгүй юу? Нэг нөгөө дармлаар ингээд бичдэг штэ тий. Тэр нь голцоо сурагч хүнээр ингээд тод хараар бичсэн байдаг л да. Тэрийг болохоор уншиж чадхаа болч тий. Наа чиг юмш би бас тийм. Тэгээ би өшөөд тэгээд манай хоёр хүүхэд ингээд ээж энэ юу юм нөгөө чинь бас нэг нөгөө монгол бичиж хичээл оюуланд нь орж байгаа штэ тий. Өнгөд ямараар бичсэн байх ингээд тарангууд наадах чи би мэдхгүй. Тэгэнгүүт би зүгээр хуулаад хичээд байхаар үсгчин толгой чинь тогтно гэдэг. Хуулаад бичээд тэгэл гэдэг шиг байгаа. Анх нөгөө 90-д онд чинь телевизээр заадаг байсан штэ. Тий. Чанаа sto мундаг заадаг байсан. Мундаг заадаг байсан. Тэгэл ингээд бөмбөг абуба бамбаба гэдэг. Тэгэл за ястаа үтгэхгүй байна гэж бодоод тэгжсэн зүгээр дараа нь нэг юу англи яг юу бас юу гэж сурах гэдэг үг мүг зээжлэх гэдэг ингэсэн чинь шал өөрөөр дуудаад тийм биз дээ. За Франц бол бүр бүтэхгүй. Тэр сүүлийн одоо үг мүгийг те Рено гэхэд л Ренаулт гэж бичиж яах жишээ нь тийм ээ. Тэгээд би зүгээр за одоо ер нь бичгийн хэл гэж яриа өөр үдг юм байна. Одоо яриа нь бас өөр үдг юм байна да. Тэгээ Монгол бичиг ингээд яг ингээд сурчаад дахиад гадаад хэл сурах гэж байгаа бага насны хүүхэд бол чадах болоо гэдэгтэй би бас эргэлздэг байхгүй. Тэр бол нөгөө батлагдсан зүйл чинь. Нараа шагдарагч ингэж байна. Манай охин Орос 3-ыг төгссөн ч Монгол бичгээ үзэж байсан. Бүр дүүргийн олимпиадад байр эзэлж байлаа гэсэн байна. За дараагийнхаа асуулт руу оръё манайхаа. Тэр эцэг ихээс шалтгаална да. Ялцчихгүй тийм ээ. За одоо яг нөгөө 2025 оны чинь хууль руу орох гэж байна. Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг крил болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах цаашид бүх нийтээр монгол бичигт шилжинэ гэж заачгаад байгаа. За энэ тухай юу бодож байна? Хашаа юу бодож байна? Гэхдээ тэгэл заацсан бол тэгэл одоо нөгөө нэг хуулиад байгаа юм да. Тэг хуулиад байгаа бах та тийм. Гэтэ англи хэл бүх нийтээр сурах хэвээр ингээд ажлын байран дээр ч англи шаардлагатай тий гэж яхад хүмүүс сураагаа хахад монгол хэл сурах уу? Англи хэлний тухай зүгээр нэг юм хэлчих. Хүссэн хүсээгүй хүүхдүүд бүгд англиар ярьж байгаа ш. Яг үүндээ. Одоо бүр энэ Мадагаскарт байна уу, Монголд байна уу, Хятад байна уу, Англид байна уу, Америкт байна уу, Шинэ Зеланд байна уу, хамаг бүгдээр яг англиар ярьж. За яг уу заач тийм ээж. Тэрийг яаж ашиглах хувь нь хэдвэ? Юу дээр ашиглах вэ гэдэг дээр бас нэг монгол бичгийг одоо чинь еврейчүүд 2000 жил одоо тэр өөрсдийнхөө хэлийг мартсан байсан тийм үү? Ярьж чадахгүй бичдэг ч байсан. Гэтэл тэд нар одоо 19-р зууны сүүлээр ер нь хэдүүлээ тэр еврейт хэлээс сэргээе гэдэг нэг үндэсний амар хөдөлгөөн боллоо шүү дээ.
Одоо израильчууд 2000 жил марцсан хилээ сэргээснээр барахгүй бүх бичиг баримтад тэрнгээр явдаг. Тэрийг израильчуудаас өөр хүмүүс хэрэгэлдэггүй. Гэхдээ Израилийн хөгжил ямар ч байсан л муудаагүй л байна. Тэгээ би бол ингэж бодож Ямар ч нэг сөрөг юм аа. одоо ингээд 25 он болонгуудаа ингээд шууд огцом орхон чайгшин тий. Надад ч угсаа аажмаар уусаж орох байх. Тэгээд мэдээж ингээд одоо бид нар бас нэг одоо давуу тал байгаад байгаа байхгүй юу вэ гэхээр зэрэг Крил Монгол бичиг аль альныг үүсцэн тий. Тэгэхээр сэргэх маш хурдан байхгүй юу? Бид нар 2000 жил алдаагүй шүү дээ. Алхан жил. Тийм. Сэргэх маш хурдан байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо нэгэнт ингээ хууль бүр батлагдаад за хичнээн Монголын хууль 3 хоног байдаг гэд мегагийн яриад байгаа боловч хэрэгжих юм нь бол хэрэгждэг байхгүй юу? За хэрэгцээр ч ирсэн. Тэгэхээр энд одоо шууд огцом. За өнөөдөр чи бүх юмыг монгол бичгээр бич гэж мэдээж тэхгүй аажмаар уусаж явсаар нь байгаад хос бичгтэн болж нэг хэсэг явна. Тэгэж явж байгаад нэг 5 жилийн дараа ч юм уу ерөнхийдөө бол монгол биш рүү ингээд бүгд нийтээрээ шилжсэн байхад энэ бол нэг сонирм юм бол биш ээ. Манай Монгол улс шүү дээ. Манай Монгол улс. Гэхдээ дээрээс нь хараа ийм байгаад байгаа байхгүй юу? Монголоорооч крилээрээч аятайхан бич чадахгүй жиж монгол бичиг ороод ирэн заяа. Йоо, монгол бичигний тэр яг шулуун зураасан дээр бичих гэж бас л тамтай штэ. Хатаал тэрийг чадна гэж бодож байна те. Чадна гэж бодож байна. Би угаасаа одоо чинь крилийг би 10 уруугаараа бичдэг, алдаагүй бичдэг. Тийм болохоор би одоо чадсан байна шүү дээ. Тэгэхээр би монгол бичиг чадхал ёстой. Хэрвээ өөр хүн надаас илүү чадвал миний шар гоцолцсон шүү дээ. Тэгэж би бас ичгэвтер байдалд орно шүү дээ. Одоо монгол хүн байж монгол бичгээр бичиж чадахгүй байгаадаа би ер нь гутардаг. Гэтэ хараа нэг тийм юу танд бол нэг юм үнсэрхэг юм байна л да. Тэр чинь би бол айгүй бүлэмшүрч чадчих. Би 30 хүртэл бүр монгол бичгийг бүр эсэргүүцдэг байсан юм байна. Орчин үед одоо бидний үеийн залуучууд надаас эсрэг бодолтой ч байгаа. Одоо надад миний яг тал байгаа ч хүмүүс байгаа. Гэхдээ энэ дээр бол бид хэд бол яг ингэж нэг тал болж үгүй байх шаардлагагүй те. Бид нар урдах энэ хятад хэлээ, англи хэлээ, өөр юу гэдгийг те Япон хэлээ хүчрэхгүй байхад чинь юун дахиад монгол бичих вэ? Хүчрэхгүй байгаа бол ерөөсөө тэр хүний асуудал шүү. Тэрийг хүчрэхгүй бол нэрээ. Гэхдээ хамгийн гол нараа англи хэл ингээ бүх юм шаардлагаж байгаад монгол бичиг ингэж аажмаар орж ирж байгаа тохиолдол бол тэрийг сурах гэж болж юм жил. Би юу яаж байж байгаарай. Би одоо багада физик үздэг байсан, газар зүй үздэг байсан, монгол хэл үздэг байсан, монгол бичиг үздэг байсан, тоо үздэг байсан, геометри би бүгдэнд сайн байсан. Би яг л хичээдэг байсан. Яг л юм чинь би бусдаас онцгой биш байхгүй. Би зүгээр нөгөө гадуур димитэнхээс илүү нөгөө хичээлээ сайсан. Яг л энийг хүн боломжтой гэдэг чинь би ганцаараа онцгойгүй шүү дээ. Монголын хэдэн 100 мянган хүн онцорсон шүү дээ. Бүгд чадсан шүү дээ. Тэгээд танай ангийнхан бас айгүй жигдээсэн те ер нь. За Монгол Батэрдэн санд барагчаа Монгол бичиг өв соёл талаасаа үндэсний даргалаа гэдгээр хэрэгтэй дээшээ гүйтлээ. За ер нь бол манайхан энэ хэлцүүлэгт маш идэвхтэй оролцож байна. Ер нь бол. За тэгээд ер нь бол манайхан Монгол бичгээл дэмжсэн хүмүүс байна да. Ерөнхийдөө. За яг одоо яг манай сонсож байгаа хүмүүс бол надаас ингээд ер нь дээшээ хүмүүс байгаа л та. Яг манай үеийн залуучууд бол яг энэ үед бол байхгүй байгаа байх. Тэгэхээр нөгөө нэг хуваагдалт нь бол яг ингээд яг байх ёстой тий гэдэг дээр ингэ илэнхүү байгаа болов гэж би бодоод байгаа шүү дээ. Тийм үү? Магадгүй харин тийм. За дараагийнхаа асуулт руу оръё манайхан. Цаг ерөнхийдөө дуусах гээд байна. Би гээс асууч. За харин нуугцтай. Хэрэг бүх зүйл монгол бичгээр болчихвол насаараа сурахгүй явах уу? Эсвэл сурах уу? За ихтэй чамаас асууч. Явахаар болчихлоо. Бүх зүйл монгол бичрүү шилжүүлж одоо тэгээд гээ би сурахгүй гэж яваад ах юм уу? Эсвэл одоо тэгээд сурах уу? Гэхдээ тухайн үед нь л одоо болох илгүй дээ. Мэдээж одоо ингээд дотор бодол маань энэ хിവэрэ байхлах. Тэгээд төр засаг маш шаарддаг тэгэл одоо тэгээд сурхлаа. Гэхдээ бол дотроо их дурггүй байна гэдэг чинь бас нэг үндэслэл ч дээ тийм үстэй. Ийм л байна. За хашаах. Одоо нь сурч эхэлнэ л гэж бодож байгаа шүү дээ. Аа итгэвтэй. Ах нь одоо сурчнаа. Гэгөө хичээгээс өөр арга байхгүй нэр. Үгүй тэгээд миний хувьд бол тэгээд бүх хүмүүс монгол бичгтэй болоод бүх юм монгол бичрүү шилжчихв. Тэгээд хүссэн үсээгүй сэргээх бах. Тэгээд өмнө нь бас нэг суур байгаа учраас маш хурдан сэргэнэ байхаа гэж л бодож байна. Тэр өдрийг Ялтын баяр гэж нэрлэнэ гэж бодож байгаа би. За ингээд энэ хүрээд 2022 оны 9-р сарын 6-ны Мямар гарагийн Яна нэвтрүүлэг маань радиогийн 3-р студиэс хэрхэн сонсч үзэхтэй шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар эрүүл ирээдүйн төлөө байгалийн амин дэм Натур Вит хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч эрүүл ирээдүйн төлөө байгалийн амин дэм Натур Вит. Монсын бүх эмийн сангуудаар эрүүл Монгол ирээдүй хүүхдийн дархлаа дэмжих аяны хүрээнд 9-р сарын 15-ыг хүртэл Натур Вит витамин 10% хөнгөлөлттэйгээр худалдаалагдж байна.
Яна нэвтрүүлэг. Хөтлөгч хаш, Занда, Гэрлээ, Мига. Дэлхийн монголчуудын АМЖ радио 88.3.